Орой минь төргийн үзэгчтэй амралтын чи өдөр зориулан бэлтгэдэг Golf and Coffee нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За энэ удаа маш онцлогтой нэгэн зочныг үрсэн байгаа. Энэ бол анагаах ухааны доктор одоо тэ Жанин Доржийн Отхон болд эмчийг урьж оролцуулаад. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Отхон болд эмч гэхэл тэгэхээр манайхан аягүй сайн мэдчихэж байгаа. Юугаараа гэхээр нөгөө эрүүл нүүрний гажиг гэдэг эрүүл нүүрний гажигын цасны эмчээ гэдгээр ч хүмүүс өөрөө ханддаг юм байлээ. Яагаад гэвэл бас хүүхдүүдэд маань тэр одоо сүүлийн хүүхдүүдэд маань дандаа л энэ эрүүл нүүрний гажиг маш их тохиолдод идэг юм байна шүү дээ. Тэгээ энийг ингээд судлаад ямар эмч сайн бэ гэж явж хахад ерөөсөө Монголдоо л ерөөсөө Отхон болд эмчүүдэл гэж өөрийгөө чинь зааж өгч ирсэн. Тэгэхээр өөрийгөө бас танилцуулаач. Энийг би заавал ярих хэрэггүй байна. Өөрөө за миний бие бол тийм Отхон болд тэгээд нүүр ам судлаач их эмч гэж нэрлэдэг. Мэргэжлийн нэрлэг нь 1999 онд анагаахын ухааны их сургууль нүүр ам судлалын сургуулийг шүдний хэмжээ мэргэжлэр төгссөн юм байна. Тэгээ яг мэдээж 2008 оноос 13 оны хооронд Бүгд найрамд Солонгос улсад Ёнсай их сургуульд 5 жилийн хугацаанд мэргэжилд эзэмшиж дэвшлүүлж анагаах ухааны магистр докторийн зэрэг хамгаалж мэргэжил мэдлэгээ дэвшлүүлж ирсэн ийм хүн байна. Тэгээ одоогоор анагаах ухааны их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох нүүр ам судлалын сургуульд захирлын өргөт ажлыг гүйцэтгэхэд ажиллаж байна. За Отхон эмчигээ бас кофегаар дайлал нэвтрүүлгийн манай Golf and Coffee тэгэхээр студид авирлаа кофе уугаараа амтархан. Тэгэхээр хоёулаа ярьцлага маш чөлөөтэй байвал их зүгээр болов те. Тэгээд маш одоо Солонгос улсад сая мэргэжил дэвшлүүлсэн гэж байна. Ёнсай эмнэлэг гэдэг тэгэхээр чинь одоо тэр Солонгос бол шүд талдаа номер 1 болов уу гэж би харддаг шүү дээ. Олон ч удаа Солонгос руу явж байхад ер нь Аздаа тэр шүдний тэр гажиг тэгээд тэр нэг Солонгос киног үзэхэд ийм танан цагаан шүдтэй дандаа сайхан залуучууд бүсгүүчүүд октод хөвгүүд гараад идэг шүү дээ. Энийн нууц нь юу гэдэм бэ? Төрөлх их оронд нь энэ сайхан мэргэжлийг эзэмшээд ирсэн байна. Мөн одоо өөрийнхөө Монгол их оронд анагаахын дээд сургуулийг бас чанга байх үеийн 6 жил 7 жилийн үеийн сургалтаар төгссөн байж тээ. Тэгээд та өөрөө ирээд исэн дээр болоо тий. Би асуугаад бай. Тэгэхээр яг вэ мэдээж бас манай Монгол улсад тий нүүр ам судлалын салбар за юмсан та копигаар дайсанд баярлалаа. Сайхан копи байна. Тэгээд нүүр ам судлалын салбарын маань хөгжил мэдээж бас дэлхийн улс орны жишгт хүрэхээр өнөөдөр бид зорж ажиллаж мэдээж манай эрдэмтэн судлаачид манай нүүр ам судлалын сургуулийн хувьд ярих юм бол маш их эрдэмтлэг хамт олон байдаг. Дандаа л гадаадад одоо манай өөрийн мэргэжлийн салбартаа анагаах ухааны магистр докторийн зэрэг хамгаалсан юм эрдэмтлэг хамт олон, эрдмийн хамт олон бас чадварлаг эмч нар ажиллаж байна. Тэгэхээр би бас миний өөрийн та дөнгөсөө хэллээ шүү дээ. Солонгос улсад бол бас энэ нүүр ам судлалын салбар бол бас маш өндөр. Өнөөдөр бид бас хэлэхэд ичмээр энэ дижитал технологи тал руугаа илүү өндөр хөгжсөн. Та дөнгөсөө хэлдэг кинон дээр сайхан шүттэй сайхан хүмүүс гарч энэ маань ганцхан шүдний эмчийн оролцоо биш юм а. Би өнөөдөр манай энэ шүдний эмч гэдэг хүн маань энэ шүдний эмчил сайн байл улс их оронд бүх хүүхэд л одоо шүд эрүүл нүрний гажиггүй сайхан хөгжичмөр юм шиг боловч энэ нь тийм биш юм. Өөрөөр хэлбэл нийгмийн оролцоо тийм үү? Хувь нийтгч чармаалт, эцэг эхийн үүрэг оролцоо, манай боловсролын байгууллагын үүрэг оролцоо, яамны бодлого. Өөрөөр хэлбэл өнөөдөр би бас нэг баяртайгаа нэг зүйлэн засгийн газрын мөрөө хөтөлбөрт манай шүд эрүүл хүүхэд эрүүл шүд аян үндэсний хөтөлбөр одоо 1999 оноос ахгуулаад ингээд баг 3 дахь 4 дахь жилдээ ингээд 3 4 дахь удаагийн үндэсний хөтөлбөр маань засгийн газрын хэмжээнд батлагдаа явж байгаа бас их баяртай байгаа юм. Тэгэхээр тийшгүй. Тэгэхээр бид бол юу гэж хэлэх вэ гэхээр та хэлсэн тэр Солонгосын тэр сайхан шүдтэй гажиг заслын эмчилгээний тэр ололт тэр сайхан тэгш танан цагаан шүттэй тэр сайхан жүжигчд сайхан хүүхдүүдийн маань амжилт маань энэ олон зөвхөн зүйлээс хамаардаг байна. Зөвхөн шүдний эмч ур чадвартай байлаа гэхэд нөгөө хөл өмбөг тоглоал ганцаараа тоглож байгаатай адилхан байхгүй. Тэгэхээр багийн ажиллаа л гэж ойлгох болно гэж бас үзэгчд ойлгомжтойгоор хэлмээр байна л да. Тэгэхээр хоёул бас яриагаж байгаа чөлөөт сэдв рүү оруулаад гэр бүлийн чинь талаар асууя. Хичнээн хүүхдтэйвэ хүүхдүүдээс нь бас өөрийн чинь ээж аавынхаа мэргэжлийг өвлж байгаа хүүхдүүд байна уу те? За баярлалаа. Тэгэхээр мэдээж би манай гэр бүлийн хүмүүс маань нэг ангийн хүүхэд тэгээ бас шүдний эмч юм байна. Тэгээд мөн ялгаахгүй бид Солонгос улсад бас Ёнсай их сургуульд хамт суралцаж мөн энэ шүдний чиглэлээр анагаах ухааны докторийн зэрэг хамгаалсан юм хүн байдаг. Хүүхдийн хувьд бол 3 хүүхэдтэй, 2 том хүүхэд маань өнөөдөр Америкийн нэгдсэн улсад гадаадд суралцж байгаа. Тэгээ том хүн маань дээд сургуулиа төгсөөд
одоо бас аавынхаа мэрэгчлийг эзэмшгээр Шүдний юм ч юм уу. тий шүдний юмч болох. Нөгөө Америкт маань болохоор ч ялгаа нэмэх 4 сургууль буюу 8 жил сурж иж шүдний юмч болдог бас юм онцлогтой байгаа. Баг хүүхэд маань ингээд одоо бит хоёртай хамт ингээд Монголд байна да. Гэрэлдээ удаа. Дундх маань компьютерийн чиглэлээр бас Америк нэгдсэн улсад бас суралцж байгаа. Би сая ярилцсанхаа ихэнд хэлсэн ч гэдэг тодорхой юм чи. Яг үнийг хэлэхэд бол нөгөө Монголдо эрүүн нүүр гэл гажиг засах гэдгээр бол өөрөө чинь амар нэг л гэл тэгдэг. Гэтэ би багтаад байгаа юм биш ээ. Энэ бол хүмүүсийн бас ам дамжсан яриа юм аа. Тэгээд мэрэгжлийг сайхан эзэмшнэ гэж бас агуу юм л ба. Тэгээд яаж яваад энэ юмч гих мэрэгжлийг сонгоцсон юм болоо гэж бас сонирхож байна. Тэг яг уу ер нь удамд чинь юмч хүн байдгүй. Тий. За тэгэхээр миний аа маань өөрөө дотрын эмч хүн байсан. Тэгээд бас намайг 2 дугаар курст байхад аа маань бурхан болсон юм аа. Тэгээ яг уу мэдээж бид нар чинь нөгөө дээр үед олуулаа. Бид нар чинь аав ээжээс эсүүлээ, нэг өрмөглөгчтэй аруулаа. Ийм сайхан өнөр гэр бүл байдаг. Миний аавын би санах хамгийн сайхан бид нарт өгсөн зүйл нь өглөө ирэх болсон. Бид нар чинь нөгөө хүүхэд юм чинь унтан өглөө. Тэгэл тэгмэд өглөө 6 цагт л хүнжил уулаад байгаа. Ийм л хүн байсан. Тэгэл ингээд харахад нөгөө ийм том ийм төмөр баан байдаг байсан шүү дээ дээр үед. Төмөр баанд хийгээл нөгөө угаан. Дээр үед чинь олон хүүхдтэй аль чинь хэцүү хөдөөний бид нар чинь сумын төв дээр өссөн ийм хүүхдүүд. Тэгээд нөгөө угаагаал тэгэл мушгихтай нөгөө хүүхдүүд чинь хоёр талаас нь байжгаад мушгаал, унгаагаал тэгэл худгаас ус авчираад ийм л сайхан юунд өссөн. Өөрөөр хэлбэл амьдралын ухаан тийм үү? Би энэ одоо тэр би өнөөдөр тэрэгэн дээр ус төрөөд явж байснаа би өнөөдөр мууцсан. Би бол энэ сайхан амьдралын ухаан эрт болсон юм үзнэ гэдэг үстэй. Чи чадна хийгээд үз. Анх ухааны доктор Жамин Доржин отхон болт. Би аавынхаа тухай бол үнэхээр миний аав бас биднийг энэ өнөөдрийг хүртэл загинж байсангүй, нэг өдөр муухай ажиллаж байсангүй, нэг өдөр эрт усглаа гэж би өнөөдөр нойроо алдсан. Чин малга миний аав бол тийм сайхан хүн байсан. Ээж маань өнөөдөр 38 оны хүн гэдэг чинь 81 насыг зоглож байгаа. Бас Дорнов аймгийн Замын үд суманд амьдраад бас сайхан буурал маань ингээд энэ жил болгоно ээж дээр өөрөө чиний нэгэндээ багтаж очиж залгахыг боддог. Миний ах нар дүүнэр маань бас орон нутгатаа сайхан ажиллаж байгаад ингээд сайхан амьдарч байгаа юм да. Тэгээ ер нь бол 94 онд анх би бас Куб улс явах боломж бас бүрдэж. Тэгээд тухайн үед бас жоохон эдийн засгийн өндөрлөөс болоод явж чадаагүй. Тэгээд мэдээж бас 13 жилийн дараа 2007 онд би бас ингэж гадагш явах сайхан боломж бүрдэж Солонгос улсад тэг дундаа Янсаа их сургуульд ингэж нүүр амны согцол гэж хэлдэг юм да бид нар одоо та бол гажиг согог гэдэг юг хамт ярьдаг боловч тий ойлгохгүй байгаа. Тэгэхээр би бол арай илүү согцол талд өөрөөр хэлбэл нэгэнтэй байхгүй болсон шүдийг яад нөхөн сэргийх вэ? Мэдээж таны саяын дуртасанчлан гажигслын эмчилгээ бол энэний зайлшгүй нэг хүчин зүйл. Өнөөдөр Монгол оронд та бүхэн сайн мэдгүй байж магадгүй сүүн шүд бөөгнөрсөн ийм зүйл байгаа. Тэгэхээр энд шат шатны одоо хүүхдийн сүүн шүд нь эрүү хоншоортой багтахгүй бөөгнөрч гарч байна гэдэг. Яг үнэ. Энэ асуудал маань өөрөө 10 жилийн дараа яригдах асуудал байхгүй бидэнд. 10 жилийн дараа өнөөдөр 6 настай хүүгээ сүүн шүд нь бөөгнөд явж байна. Тэгэхэд 2028 онд энэ хүүхдүүд маань тий 16 нас хүрэхэд байнгын шүдэнд бөөгнөж гарахаас өөрөөр хэлбэл эрүүл нүрийн эрхтэн системийн гажиг гэр маань өнөөдөр бид 2017 оны төгсгөлөөр хийсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын мөнхжил төлөөлөгчдийн хийсэн судалгаа байгаа юм л. Тэг ингээ харахад чинь тэрэн дээр үнэхээр энэ 1200 хүүхдийн дунд хэдийн судалгаа хязгаарлагдсан судалгаа хийсэн боловч үүний 32% нь сүүн шүдний бөөгнөрөлтэй гарч ирж байгаа. Тэгэхээр энэ маань бас эдийн засагт маань ямар их тий эдийн засгийн санхүүгийн дарамт байх уу тэгвэл энээс гарсан өнөөдөр бидэнд байна. Бид бол ингэж боддог юм л да. Бид эмчлээд хойноос нь туугаад байх биш ээ. Одоо өвчлөж болшгүй зайлшгүй шалтгаан нөхцөл бүрэлдэх тэр зүйлийг нь ойлгуулчих юм бол ард иргэдтэй ойлгуулчих юм бол урьдчилан сэргийлэх үйлчлэгээ хамт эсвэл өдөр тутмын амьдралын хэм маяг гэж байдаг шүү дээ. Энэ амьдралын хэм маяг дээр бид өдөрт 2-3 удаа хооллож байна. За хүүхэд бага нараа хүүхдүүд бол сүүн шүү ихийн сүгээр хөхөр хооллолт гэж байдаг тийм үү. За хөхөр хоолсны дараа борг тий бид нэр ярьдаг шүү дээ. Бор хоол. За бор хоолыг авахгүйлаад тэгээд дээр нь 3-4 настай хүүхэд ингээд ороод ирэнгүүт бид нарын энэ хооллолтын өдөр тутмын энэ
юу гэдэг вэ? Дадал заншил маань өөрөө буруу яваад. Шөнө унтахдаа амаангааж унтдаг хүүхдүүд байна, буруу амьсгалдаг. Бид ингээд бодохоор манай улс одоо нийслэл бараг хүн амын талан амьдарч байна. Энэ их хотчлт одоо энэ их утаанаас болоод энэ их шүд эрүүн нүрийн гажиг үүслэе гэж бодоод байна. Энэ маань үгүй юм маань. Тэр сайхан ардын уламжилт сайхан хоол заншил байна шүү дээ. Жишээ нь хоолныхоо нэгж хэсгийг арай томхон л хүүхэд маань жажилж тэр хоолыг ингээ хараад энэ том байна гэд амаа том ангаахтал хүүхдийн цагар булчин амны цагар булчин хөгжиж яадаг. Энэ өөрөө эрүүн нүрийн систем тэр сүн шүдний эгнээний гажиг үүсгээс сэргийлэх бас нэг хүчин зүйл болдго юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ маш энгийн бөгөөд өдөр тутам амьдралдаа хэрэгжилж болчих энэ зүйлүүд бид надад харагдаад байгаа юм л та. Тэгэхээр миний хувьд бодохдоо ялангуяа энэ өнөөдөр бидний тавьж байгаа зүйл нь нүүр ам судлаач их юм шүдний сургуулийн багш нар гэхээс илүүтэйгээр ард иргэд өөрсдөө энэ бид нар бол өдрийн ажлын 8 цагаар би өглөө хүүхдэд цэцэрлэгтэй сургуульд нь өгөөл өдрийн 8 цаг энэ хүүхдэд хамт байгаа хүмүүс маань сургууль хүмүүжүүлэгч багш байхгүй. Тэгэхээр сургууль хүмүүжүүлэгч багшийн амны хөндийн эрүүл мэндийн боловсрол нь өөрөө сайн байх юм бол цаашлаад энэ хүүхэд маань үлгэр дуурайл бол. За сургууль хүмүүжүүлэгч багшийн чухал үүрэг байна. За мэдээж сурагчид тэр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн өөрсдийнх нь дадал заншил. Тэр хүүхдүүд чинь нийгэмшигтэй өдрийн 8 цаг идэвхтэй үедээ анги хамт олонныхоо хүүхдүүдийг хараад дуурайгаад багшийнхаа үгэнд ороод. Яг үннийг хэлэхэд бол орой гэртээ ирэхээр аав ээж эмээ өгөх хүнд хүүхдүүд тэр болгон ордоггүй шүү дээ. Энэ нь бодиттой үнэ. Тэгэхээр энд сургууль хүмүүжүүлэх үүрэг нь нийтдээ сургуулийн өмнөх боловсролын байгууллага болоод сургуулийн ялангуяа 1-5 дугаар ангид одоо энэ 10 жилийн боловсрол дээр 10 жилийн сургуулийн орчинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүр зөвлөмж гарсан байна шүү. Энд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчлэг энэ сургалтыг явуулах нь хамгийн үр дүнтэй юм аа. Сургалтыг бүр оруулах ёстой юм биш. Ер нь хөтөлбөрт баг чадвал оруулж хэрвээ засгийн газар маань мөрийн хөтөлбөртөө оруулсан бол үндэсний хөтөлбөрөөр батлах гэж байгаа бол тийм үү? Энэ сургалтын байгууллага бид бүхний нөөц бололцоог ашиглах хэрэгтэй. Бид бас энэ дээр дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй л гэж би бодоод байгаа юм л. Маш олон талаас нь л хамтрах хэрэгтэй болов гэж бодож байна. Та яг одоо тэр Монголд нөгөө тэр Смайл шүд гэдэг байгаа шүү дээ. Тэр нэрийг хийж гэнэ үү танах? Смайл шүд гэдэг маань яг чухам юу юм бэ? Нэг л их үн өртөг өндөртэй юм яриад байх юм байна шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маань бас л их л хэцүү л байгаа юм л да. Ард иргэдийн маань хэдэн хувийн амьдрал ямар боломжтой байгаа бэлээ. Өнөөдөр өндөр өртөгтгээл төрөлсгөөс хүртэл анхаарч байна. Энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өөрөө дотроо маш их онцлогтой юм л да. Ялангуяа энэ нүүр ам судлал маань бидний хэл заншлын шүдний эмнэлэг ялангуяа шүдний хувийн хвшлийн эмнэлгүүд гоо сайхны чиглэлээр нөхөн сэргээх өндөр өртөгт одоо энэ бүрээс та сая хэллээ Hollywood Smile за имплант гэдэг энэ өндөр өртөгт эмчилгээг сонгоод арай илүү одоо бизнес талдаа одоо тэр нэгээр баруун гарт ширгээл орно доо тийм мэдчихэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ их зүйл рүү арай илүү үйлчлүүлэгч гэж харахаасаа илүү түрүүн тийм үү? Энийг мөнгөөр үнэлээд тийм баруун гарт ширгээд нээж өгөх. Тэгэхээр тэр зүйлийг бизнес нүдээр харахгүй би ойлгохдоо үйлчлүүлэгч бол мэдээж би бүх шатны л төрөл бүрийн л хүмүүс байлгүй яах вэ? Энэ болгонд тийм үү? Энэ болгонд үйлчлүүлэгч гэдэг энэ байр сууринаасаа хандаж энэ хүнд өнөөдөр яг өөрийнх нь хүсэж байгаа зүйл үү? Түүний түрүүний хэлсэн Hollywood Smile гэдэг бол үнэхээр гоо сайхны зүйл шүү дээ. Тэгэхээр Hollywood Smile бүрээс ихэр нэг 2% ойлголт гэж манай үйлчлэгчид ойлгоод байдаг л дээ. Энэ маань таны харагдаж байгаа үүдэн бүх шүднүүдийг нэг дор нэг цаг хугацаанд сэргийхийг маань л өөрөө Hollywood Smile гэж яриад байгаа. Ер нь энэ эрүүн нүрийн гажиг маань ерөнхийдөө Монголд их байдаг юм уу? Дэлхийн нийтэд яг ямар хөө хэмжээнд хамраад байдгийг бас энэ одоо яг яриад байгаа хоол хүнс агаараас бас тухайн хэмжээгээр бас хамааралтай нөхцөл бас байна уу? Тий, би бол зүгээр бас өөрийнхөө бодлыг хэлэхэд энэ агарын бохирдлоос бол бас харьцангуй бага. Яагаад тэгж вэ гэхээр үнэхээр агарын бохирдолч гэдэг юм уу амьсгалын замын саад үүссэн тохиолдолд бага насны хүүхэд маань ялангуяа нараа хүүхэд маань унтахдаа тийм үү 23 настай хүүхэд маань унтахдаа амаа ангаж. Өөрөө энэ шүд гэдэг зүйл маань дандаа чиглэг орчинд байх хэрэгтэй. Хүн амаа хааж унтах хэрэгтэй. Амаа
Анхиж унт. Тэгэхээр хүн хамран битүү байхаар хүүхэд ялангуяа өглөө өдрөл ханаа томооны ид үед амаа ангаж. Тэгэхээр өдөржин шөнийн 8-10 цаг хүүхэд амаа ангаагаа унтчихаар энэ шүд маань өөрөө хуурашаад энээс болоод цооролд амархан өртдөг бас нэг шалтгаан байна. Тэгэд тэгж илнүүхээс биш яг утаанаас болоод манай хүүхд хэлсэн шүтэн гажиг өслөө гэдгүүд бас өрөөсгөл. Чи чадна хийгээд үз. Анх ухааны доктор Жамин Доржийн отхон болт. Тэгэхээр ерөнхийдөө бол отхон юм чи маань чөлөө цагаа бас яаж өнгөрөөд юм болдоо. Ер нь өөрөө чийг хараад байхад их л ажил шиг одоо нөгөө ажилсаг шоргоолж гэж ярьдаг шүү дээ. Ерөөсөө ингээд нэг цүнхээ бариад байсан хаасайг бол гүйж явах юм биш үү. Тэгээд нэг өдрийн чинь ажлыг бас сонирхол тийм ээ. Тэгээд энэ олон ажлыг яаж барж ажиллаж байна. Бас нөгөө гэргитанаас мэрэгжил нэгтгэн болохоор бас ойлгодгийн болов гэж би бас бодоод идэв шүү дээ тийм ээ. Ер нь мэрэгжил нэгтнүүдийн давуу тал энэ байдаг баг тийм ээ. Би нэг ойлгох. Тийм тэгээ бас үнэхээр нэг өдрийн ажил гэвэл өглөө би ингээл 6 хагцгээл босно. Тэгэл мэдээж босоод мэдээж гэр бүл ихнэр хүүхэд маань унтж л байдаг. Тэгэл хүүгээ үнсэл гарна. Тэгэл өглөөний ажил маань мэдээж хурал тий байгууллагын хурал өмнө 7 хоногт болсон өмнөх өдөр болсон хурлууд шийдэгдэх асуудлууд ингээл гараад ирнэ. За тэгэл өдөр дунд ороод ирэхээр мэдээж би сургалтандаа өнөөдөр би оюутнуудаа хичээл ороод байгаа байхгүй лекц орно. Лекцийг хуваар байна. Дээр нь ажилчдын нийгмийн асуудал байна. Тэгээд дээр нь одоо оюутнууд, резидент буюу мэрэгжигч эмчнэрийн асуудлууд өдөр тутмын амьдрал өдөржин завгүй яваад орой бас өөрөө бас мэдээж эмч хүн эмчин эмнэлзэн үзлэгээ. Тэгэхээр би ер нь бол нэг өглөөний 7:30-аас оройны 11-12 хүртэл ажилладаг да. Энийг бас үзэгч олон түмэн бас олон энэ үйлчлэгч хүмүүс бол өөрсдөө сайн мэдэж байгаа хөх гэж бодож байна шүү дээ. Тий, одоо бид нар чинь эмч хүмүүс чинь ийм байдаг шүү дээ. Ялангуяа манай шүдний мэрэгжлийн шүдний эмчнэр бол өөрсдөө ажиллаж байж өөрсдөө гараараа юм хийжээж бас нэг тий амьдрал ахуйгаан залгуулж ингэж л явдаг ийм бас нэг яг л гар нь хөдөлж ижил юм хийдэг ийм хэцүү мэрэгжил байгаа. Тэгэхээр мэдээж эмчийн мэрэгжил бүхэн сайхан тэр дундаа би шүдний эмч дундаа би энэ хиймэл шүд согцлын энэ имплантын чиглэлийг энэ мэрэгжилтэй өөрөө дуртай да. Тэгэхээр би бүр сүүлдчтэй 33 наснасаа л ингээл бүр илүү их энэ эрдэм шинжилгээ судалгаа тал руугаа ороод өнөөдрийг хүртэл ингээ явж байгаад энэ 10 гаруй жилийн хугацаанд бас маш их ажиллалаа. Бас их ч зүйлийг ухаарлаа. Хамт олон мань сайхан бас хүлээж авлаа. Тэгээ энд л би их баяртай. Энэ мэрэгжилтэй лиг л одоо амьдралынхаа зорилго болгосондоо их баяртай байна да. Ер нь Отхон болт эмч маань сая одоо яг тэр нэг анхны хичээлүүдийг бас 10 жилийн сургуулиудад хийгээд ах шиг байлаа шүү дээ. Би бас тэгэж харсан тэр сүүлийн үе мэдээнүүдээс. Тэгэхээр үйл ажиллагааг бол маш их хийж гэн хэдүүлээ одоо ингээд сургуулийн одоо бага ангийн боловсрол одоо тэр одоо яг л тэр багш нарт нь машин сургалтыг сайн хийж хүүхдүүдэд нь сайн хийж өгөх цэцэрлэгийн хүүхдүүдэд гих мэтчлэнгээсээ илүүтэйгээр бас нөгөө эцэг эхчүүдийг хамарсан сургалт өдр гэж байдаг юм болов уу яа юм бол гэж би бас бодоод байна. Тэгээ иймтэйгээр уялдуудад би юу асуух гээд байна уу гэхлээр нийгэм рүү хандсан үйл ажиллагаа хэр хийдэг юм бэ? Тэгээ Монголд үнэхээр юм бас юм хэцүү амьдралын боломж бололцоогүй хүүхдүүдтэй танаа одоо та маань одоо танаа хамт олон баг бүрэлдэхүүн маань яаж ч анхаарч ханддаг юм болоо гэсэн бодол төрөөд юм асуултыг гэсэн. За баярлалаа. Тэгэхээр бас нэг их айхтар албархаад яг хөө те ингээд бид өнөөдөр чөлөөтэй энэ сайхан кофе уугаад чөлөөтэй ингээд ярьж хахад өнөөдөр бол ийм юм а та зөв харсан бай. Саяхан бид нар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 40-р сургууль дээр очиж өнөөдөр амны өнд эрүүл мэндийн буланг бас л энэ үндэсний эрүүл хүүд эрүүл шүд хөтөлбөрийн аян Монгол хүний төлөө аян зөндөл олон өнөөдөр бид нар яг шүд гэдэг амьсгалдаг болчих. Бүх шатанд тийм үү. Тэгвэл би баяртай байгаа миний хувьд. Тэгэхээр 10 жилийн ерөнхий боловсролын 40-р сургууль дээр хийсэн энэ үйл ажиллагаа маань юу гэхээр бид энэ ажлыг хамтдаа нийлүүл хийж болох юм. Одоо жишээ нь энэ саяны өнгөрсөн ерөнхий боловсролын сургууль дээр хийсэн энэ үйл ажиллагаа маань өөрөө салбарын эрүүл мэндийн дэд сайд, Бямсрын сайд маань оролцлоо. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн ректор Батбаатар Захирал маань оролцлоо. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч оролцлоо. Нийслэлийн боловсролын газраас оролцлоо.
40-р сургуулийн удирдлага. Ингээд өөрөөр хэлбэл юу гэсэн үг юм гэхээр энэ 40-р сургуулиар үлгэрлээд ерөнхий боловсролын сургууль бүгдээрээ энэ амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг бүгд амжилттай зохион байгуулж болох юмаа гэдгийг л би нийгэмд мессеж өгсөн. Одоо бид нар яг 10 жилийн 40-р сургуулиар жишээ авах юм бол 2200 сурагчтай байна. За тэгвэл энэ 2200 сурагчдад сургалтыг ямар чиглэлээр явуулах вэ? Та дөнгөж сая асуултандаа хэллээ л дээ. Нийгмийн нөгөө зорилттой бүлэг гэж яг албан нэр нь байдаг. Тэгэхээр энэ зорилттой бүлгийг бид нар Анагаах шинжилгээний үндэсний сургуулийн нүүр ам судлалын сургууль гэх сайхан сургууль байна. Энэ нүүр ам судлалын сургуулийн эмнэлэг дээр тодорхой хэмжээнд хөнгөлөлттэй үзлэгт хамруулах. Эхлээд бид ямар ч байсан энэ 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 40-р сургуулийн 2200 сурагчдыг модель болгоод энэ сурагчдын одоо яг амны хүндийдэх өвчлөлийн байдлыг нь тодорхойлъё гэж бодож байна. За энэ манай гараа. Тэгвэл эндээс мэдээж бас бид зуны даалгаварт нь эцэг эхчүүдэд өгөө явуулахад эмчлүүлэх боломжгүй эдийн засгийн хүндрэлтэй түрүүний хэлсэн зорилт бүлгийн хүүхдүүд байх юм бол тэрнийхэн судалгаа гаргажаад бид байгууллагын хэмжээнд эмнэлэг дээрээ боломжийн хэмжээнд эрүүлжүүлье. Эрүүлжүүлсний дараа оны төгсгөл бид гараа болоод өнөөдрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үйлс хоёрын хооронд амжилтын үр дүнг тодорхойлж бид нэг ийм байдаг л да би шаардлагатай нэг газар очиод ингээд туу цаашлаад нэгээд дараа нь мартаад явдаг нэг манай Монгол хүмүүсийн бас нэг ийм бан. Тэгэхээр ер нь бол энэ бүгдээрээ хамтрая үр дүнгийн гаргая. Бид сайн гүйцэтгэгч юм байна. Эмч юм байна. Бүснэрийн үйлчлэгийг хийгээд танд зуны даалгаварт нь одоо бид нэг тийм худлаа юм байдаг л да. Би 10 жилд байхад л одоо ингээд сорс морс төдөн ширхэг гээл ингээд нэг тийм нэг даалгавар өгдөг гэсэн. Тэгвэл одоо та өөрийнхөө төлөө, өөрийнхөө хүүхдийн төлөө зуны даалгавар авч байгаа гэж байгаа юм. Ганцхан энэ жил ингээд үзэлтэй энэ 40-р сургууль. Дараа нь үнэхээр бид нарт энэ 80%-аас буухгүй байгаа энэ шүдний өвчлөл яагаад их юм бэ? Та түрүүнд зөвхөн асуултандаа түрүүнд дурдаад өнгөрчлөө. Энэ шүдний өвчлөл гэдэг имийг чинь Япон орн өнөөдөр шийдсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шийдсэн. Шийдэхдээ засгийн газар нь эрүүл мэндийн даатгалын систем сайн амруулдаг юм байна. Сургалтынхаа байгууллагыг маш сайн ашигладаг юм байна. Энд өргөн хүрээтэй оролцуулдаг. Өөр нийгмийн бодлогын болгоод гүйцэтгэх шатны ялангуяа хяналтын байгууллагыг энэ дээр өргөн хүрээгээр татаж оролцуулдаг. Тэгэхгүй бол бид өөрөөсөө яам тамган тусдаа яриад сургуулийн нэг тусдаа яриад одоо жишээ нь хүний нөөцийн бодлого ч гэсэн энд ярмаар байна л да. Бид үнэхээр нүүр ам судлалын улсын нэг сургууль бол жил болгон 130 төгсгөөд байх юм уу? Эсвэл чанартай 80 төгсгөх юм уу? Өнөөдөр манай зах зээлд хувийн хвшил бас нэлээд сайн. Танай телевизэд ч гэсэн олон хувийн телевизэд. Тэгвэл энэ маань эрүүл өрсөлдөөн бид эрүүл амьдрахын тулд яах ёстой вэ гэдэг шиг боловсон хүчний бодлого маш чухал юм. Тэгэхээр нүүр ам судлалын сургуулийн энэ манайх дипломын болоод бакалаврын 4 чиглэлээр бэлтэж байна л да. Тэгэхээр энэ хүний нөөц маань цаашдаа явах юм уу? Хүн амын харьцаанд нь яаж нөлөөлөх юм? За хувийн хвшил дээр бас яах юм? Энийгээ бид өнөөдөр бас ярилцах. Мэдээж би 5 жил, 10 жилийн дараа энэ зах зээлд манай нүүр ам судлалын сургуулийг төгссөн эмч маань ямар байр суурьтай байх вэ гэдэг дээр л ярьж байна гэж бодож байна. Чи чадна хийгээд үз. Ангаах ухааны доктор Жамин Доржин отхон болт. За тэгэхээр хоёулаа түрүүн зорилттой бүлгийнхнийгаа бас нэг ярьжсэн те. Зорилттой бүлэг гэхээр бас би ингээ бодож байгаа нөгөө нэг хөөрхий асрамжийн газрын хүүхдүүд байдаг бах. За нөгөө ахмадууд маань байдаг бах те. Тэгээ эднэр маань зайлуул ингээл яста бүр бойлоорож ажиллаад иддэг юм байлээ ахмадууд нь бол. За нөгөө асрамжийн газрын хүүхдүүд бол заастаа шүдээ баг угаад гим уу да гэмээр юм биш те хөөрхий тэр чинь өглөө угаахад оо байхгүй. Сойз байхгүй. Тэг хэцүү яг би бодит байдлыг харснаа яриад байна л да. Тэгээ эдгээр хүмүүстэй яаж чухал туслах вэ? Зорилттой бүлэг гэхээр эдгэрлүү төлхөө анхааруул яадаг юм бол гэж бодогдоод байна л да. Тий. Тэгэхээр л бид өнөөдөр одоо энэ удахгүй дараагийн 7 хоногийн 18 оны 4 сарын 12, 13-ны өдөр бид өөрсдөө л үндэсний зөвлөлт чуулган гэж яриад байгаа юм л да салбарынхаа хэмжээнд. Өөрөөр хэлбэл яг энэ салбарын асуудал маань тэр зорилттой бүлгийнхэнтэй ажилтдаг хүмүүсэд нөгөө л хороон дарга, нөгөө л нийгмийн ажилтан, нөгөө л хүмүүс л үзээд байдаг. Хаа газар үзчих хүн байна уу? Үнгүй ирээд үзчих үзлэг байна уу? Нөгөө гадны тусламжийн хүмүүс ирээд манайд нэг аймагт нэг ирээд орон нутагт үзлэг хийгээд өгч нэг яг нэг иймэрхүү хэмжээнд байгаа. Тэгэхээр би бол бодохдоо энэ нэг арай илүү бодтой тоон дүнгээр ярих гэж бодож байгаа хгүй. За Улаанбаатар нийслэл хотод маань хэд байгаа? Орон нутагт маань хэд байгаа юм? Насны бүлгийн ангиллын аваад. Бид нар өнөөдөр хаанаас эхлэх вэ? Тэгвэл бид бол сургалтын байгууллага учраас
сургалтын байгууллагын үндсэн үүрэг нь юу гэхээр сургах эрдэм шинжилгээ талдаа. Тэгвэл бид нар энэ тоон үзүүлэлтийг гаргаж ирээд өнөөдөр ямар насны бүлгийн ямар хүүхдүүдэд жишээ нь ямар зорилт бүлгийн өндөр наснууд байна, хүүхэд багчууд байна, нөгөө хөдөлмөрийн хөндлөнөөс доод хэмжээний орлоготой иргэдийн хэдэн хүн аль дүүрэгт байгаа юм. Тэгвэл энийг эрүүлжүүлэх юм аа, эрүүлжүүлж амжидгүй маа гэхэд бид нар өрчсөн сэргийлэх ямар боломж байна. Энийг л гаргаж ирээд энэ төр засгийн байгууллага болоод харьяа яам, боловсролын яам, эрүүл мэндийн яамны бодлогын төвшөндөө хэрэгжүүлэх төвшний гүйцэтгэгчдийн хүмүүстэй ойлгуулах нь чухал юм болов уу гэж бодож байна. Тэрнээс биш бид өнөөдөр нэг 10 жилийн нэг сургуулийг авлаа. Үнэхээр бус сургуулиуд юм уу, бус дүүргийн тэр их хурлын гишүүн байна уу? Одоо ер нь ямар л нөөц бололцоо байна? Тухайн дүүргийн засаг дарга нь хэр байна уу? Одоо би дөнгөж энэ маргааш өглөө гэхэд Завхан аймаг явах гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл Завхан аймгийн засаг дарга, Завхан аймгийн эрүүл мэндийн газрын дарга, тэр дэмчиг дарга маш мундаг сайн ажиллаж байна. Орон нутгатаа сайн хөтөлбөр хэрэгжүүлээд бид бүхнээс ангаахаас ингээд багш нар ураад лекц дадлага энэ маань өөрөө эхлэл. Тэрнээс биш сургалтын байгууллага юм уу, эрүүл мэндийн байгууллага юм уу, эсвэл нийгмийн ажилт нийгмийн дангаараа яваад байгаа. Энэ маань л нэгдээд явчих юм бол арай илүү боломжтой. Энэ хүмүүсээ бид нар өнөөдөр бидний зүгээс бол мэрэгжил арга зүгээр ханган эрүүл мэндийн тусламж өгшлийг хүртээмжтэй хүргэх ийм л үүрэг байна. Нүүр ам судлалын сургуулийн одоо нэгсэн доо шүдний сургуулийн захирал гэж би одоо өөрөө ойлгоод байна. Тийм үү? Өөрөө бол сая энэ үр хайлыг бас удирдаад нэлээдгүй хугацаа өнгөрчлөө, баггүй хугацаа өнгөрчлөө. За энэ сургууль маань одоо хичнээн оюутны сургуулийн хичнээн бас энэ үр хайлт чинь хичнээн ажилчид байдгийг тийм үү? За тэгээд энэ олон оюутнууд маань гараад энэ ажлын байр гэж байдаг юм уу? Ерөн боломжтой нэг хувийн ийм сургууль эмнэлэггээ нээгээд тийм ээ шүд мүдээ үзээд одоо ингээд энэ эргүү гажгаа одоо янз бүрийн шүдний эмнэлэг нээчихдэг юм байлээ. Боломжгүй хүмүүсд нь хөөрхийс тэгээд стал нэг зөөгчөө хийдгэн хийгээл бусад өөр ингээд арай мөнгө ахиутай ажил хийгээл хайрын 5 6 жил 8 жилийн ингээд алтаал өнгөрчдөг юм шиг байна дээ штэ миний харж байгаагаар бол. Тэгээд энэ үр хайлынхаа тухай яриач та бас нэлээд удажлаа штэ тийм ээ одоо тэгээ өөрийг чинь бас их чамгүй сайн ажиллаж байгаа би жижиг гэж бэлчээр томтой залуу шүү их сайн ажиллаж байгаа гэсэн үнэлгээ аваад байгаа юм билээ. Би бол магтааг юм шиг утган болд юм чи. Энэ бол хүмүүс тийм ээ ас ингээд амд дамжиж байгаа яриа. За тэгээ өөрөө ч үйлчлүүлдэг маш олон хүн байдаг баг. За тэгээд энэ олон хүүхдүүдийн гажгийг засах энэ бол одоо том байхтай урт гажгаа засуулдаг юм билээ шүү дээ тийм ээ. Тийм файн талаар яриач. Тийм. Тэгэхээр хамгийн таны асуултын төгсгөлөөс хэлье л да. Одоо ер нь энэ хүүхдийн шүдний гажгийн хамгийн боломжтой үе бол ер нь 8-аас 12 нас. 13 наснаас дээш ингээд бидний монгол хэлэнд бол өсвөр үе гэж нэрлэдэг шүү дээ. Өсвөр үе насан туршид ороод ирэхээр энэ гажиг засал хийж эмчилгээ хийж болох нь болно. Гэхдээ өөрөө эрт үед орой үед гэдэг нэг юм ялгаа байгаад байна шүү дээ. Энэ зүйл дээр байгаа. Тэгэхээр хамгийн зөвөр үзэгчд ойлгомжтой хэлэх юм бол ер нь бол хүүхдээ сүүн шүдний үе, холимог шүдлэлтийн үе буюу өөрөөр хэлбэл 12-оос доош наснд л энэ шүд эрүүл үрний гажиг байна уу, үгүй юу гэдг нь ядаж онцлуулад авах нь чухал юм а гэж би үзэж байгаа. За. Тэгэхээр та бас дараа нь ярианда манай хамт олонны тухай асуулаа. Тэгэхээр нүүр ам судлалын сургуулийн энэ захирлын үүрэгтэй ажлыг аваад одоо жил орчим болж байна. Тэгэхээр манай байгууллага маань өөрөө 67 багш ажилчдтай. Нийт багш нарын маань 60 гаруй ийм танай ухааны докторийн зэрэгтэй Япон, Солонгос, Герман, Тайван зэрэг өндөр хөгжилтэй орнуудад төгссөн ийм сайхан боловсон хүчнүүд байд юм аа. За манай сургууль өөрөө 2 дээр нэмэх 4 хөтөлбөр буюу 6 жилийн сургуульттай нүүр ам судлаач их хэмжээг бэлтгэдэг. Монгол улсад 6 жилээр бэлтэж байгаа хамгийн анхны сургууль байгаа. Нэмэх 4 хөтөлбөр хэрэгжээд одоо 2 дахь жилдээ амжилттай явж байгаа. Манай нийт бол 450 оюутантай. За ийм 192 мэрэгжигч эмч өнөөдрийн байдлаар ийм сайхан хамт олон байна. Эрдмийн хамт олон гэж би өөрөө ярих дуртай. Тэгэхээр энэ нүүр ам судлалын сургууль маань өөрөө 2017 онд маш сайхан олон сайхан үйл явдлууд байсан. Өмнө удирдлагуудын нүүрийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд бид нар өнөөдөр нүүр ам судлалын сургууль маань өөрийн гэсэн сайхан эмнэлгийн байртай боллоо. Би захирлын ажил авснаас хойш 2017 оны 8 сарын 7-ны өдөр анагаах шинжилгээний үндэсний сургуулийн
захирлын зөвлөлөөс сайхан дэмжиж хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж бид өнөөдөр Монгол улсад хамгийн том тооцогдох 32 шүдний сандал бүхий бид нар ярьдаг шүү дээ. Тийм сайхан шинэ тоног төхөөрөмжтэй юм нүүр ам судалгааны шүд эрүүл нүрийн эмнэлгийг өнөөдөр бүрэн бүтэн чадлаар ажиллуулж байна. Сургууль дээр чинь байна. Сургуулийн хажууд яг хамт зэрэгэлдээ байрладаг ийм эмнэлэгтэй ийм байна. За сайхан мэдээ байна. харин тийм баярлалаа. Тэгэхээр боловсруучны бодлого маань чухал. Бид зах зээлд шүдний эмчийг үргэлж бэлтгэн нийлүүлээд байх юм. Бид жил 131 төгсөгчийг зах зээлд нийлүүлдэг. Ажил олгогчийн судалгааг би 2017 онд захирлын ажил авангуудаа эхлүүлсэн. Энэ Монгол оронд 18 3 хот гэж дээр үед ярьдаг үлээ. Энийн шиг бүх орон нутгийн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл мэндийн газар албан хүсэлт илгээсэн байгаа. Өөрөөр хэлбэл бид төгсөгчдийнхээ судалгааг авъя. Өнөөдөр манай төгсөгчдийн хэдэн хувь нь хувийн эмчилгээтэй ажиллаж байна, хэдэн хувь нь улсын байгууллагуудад ажиллаж байна. Манай төгсөгчийн хэдэн хувь нь өнөөдөр та дурдлаа мэрэгчлэр ажиллаж байна, хэдэн хувь нь нөгөө түрүүний хэлдэг өөр мэрэгчлийг сонгоод явж. Шалтгаан нь юу вэ гэдгийг олох тийм үнэлгээ, SWOT үнэлгээ хийх гэдээ бид нөө судалгааны ажлыг явж байна л да. Тэгэхээр нүүр ам судлалын сургуулийг төгсчөөд үнэхээр өнөөдөр шүтнийхээ эмчийг хийхгүй явж ивэл бидний л гэж би ойлгоод байна. Тэгэхээр сургалтынх нь алдаа, технологийн алдаа байдаг юм уу? Зах зээлийнх нь хүний нөөц болоо тийм үү? Бэлтгэгч, ажил олгогчийн хоорондын харилцаа, уялдаа холбоо буруу байна уу? Гэ бодохоор маш их олон хүчин зүйлүүд байна. Өнөөдөр бид нар ардчлалын нийгэмд тийм ардчилсан хувьсгал ялгаад 28 жилийн түүхэнд өнөөдөр бид нар 300 гаруй шүдний эмнэлэг зөвхөн нийслэл Улаанбаатарт. Монгол улсын хэмжээнд 500 орчим албан бус одоогийн байдлаар шүдний хувийн хэмжлэлийн эмнэлгүүд зөвхөн нийслэл Улаанбаатар хотод ихэд манай улсын 19 байгууллага өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Их тоо гэж бодчих. Тэгэхээр бид нарт бол би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр шүдний эмнэлэг бол багтааг байна өнөөдөр. Зүгээр харин бид нар орон тооны зохицуулалт нийслэлийн эрүүл мэндийн газраас тавьж байгаа шаардлага, мэргэжлийн халтаас тавьж байгаа шаардлагын уялдаа холбоо манай зах зээл мэргэжилтэнд нийлүүлж байгаа эдгээрийн хоорондын уялдаа холбоог сайн ялангуяа боловсрол саншилж спортын яам болоод эрүүл мэндийн яамны энэ хоорондын уялдаа энэ дээр бас нэг их тийм сонин зүйл байт юм л да. Манай Монгол улсад л байдаг. Эмчийн зэрэг гэдэг. За ахлах зэрэгтэй, тэргүүлэх зэрэгтэй, зөвлөх зэрэгтэй. Энэ нь өөрөө эдийн засагт бас их дарамт болдог гэм үү гэж би боддог. Жишээ нь ахлах зэрэгтэй бол 15% нэмэгдэлтэй ч гэдэм үү цалингийн. Энэ нь зөвхөн нэгдсэн эмнэлэг болоод улсын томоохон эмнэлгүүд хамаардаг. Тэгээд зэргийн шалгалтын төлөө нөгөө эмч нар чинь шалгалттай улаардаг гэж одоо бид нараа харин шууд ирэх. Тэгээ энэ нь өөрөө яг тийм одоо олон улсад байдаг юм уу гэхээр байхгүй. Монголд байгаа байхгүй. Энэ маань цалингийн дарамт нөгөө л төсвийн цалингийн нөгөө дарамт нь улсын эмнэлэгт л орвол амьдралын баталгаанаа гэж байгаа юм шиг улсын эмнэлэгт орвол ахлах тэргүүлэх зэрэг сувилагч нь хүртэл тийм болцсон одоо сувилагч хизээнээс бий болчихсон. За би нэг бол сайн яг тоон дүнгээр хэлж мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан нэг ийм зүйлүүд байгаа юм. Тийм. Тэг яг хоо манай нүүр ам судлалын сургуулийн хувьд гүйцээгээд хэлчихэд нүүр ам судлаач хэмж бэлддэг. Нүүр амны техникч буюу бидний хэлж байснаар лабораторийн техникч бэлддэг. За нүүр амны эрүүлэх хүчийг бэлддэг. Шүдний эмчийн туслахыг нэгжлэр бэлддэг. Ийм нүүр ам судлалын чиглэлээр дипломын болон бакалаврын мэргэжлүүдийг бэлтгэдэг ийм улсын ууган сургууль. Манай сургууль маань өнөөдөр 57 жилийн түүхтэй ийм цагаан сургууль байна. Өнөөдөр бас нэг баяртай мэдээ нэхэд хөтөлбөрийн магадлалын итгэмжлэлийн гэхлээр 3 дахь удаага орох гэж байгаа. Монголын 2-3 сургуулийн нэг болж байгаа. Тэгээ энэ түүхэн үйл явдал нь миний бие захирлах үед онож байгаа учраас би бас тохиож байгаа учраас энэ хөтөлбөрийн магадлалын итгэмжлэлийг бас амжилттай магадлалыг итгэмжлүүлэх тал дээр чөмгөө дундартал ажиллаж байна даа гэж хэлмээр. Бас л хэцүү шттэ тэр чинь магадлалын итгэмжлэлийг авна гэдэг чинь. За тэгээд өөрөө ч үед авчвал бүр сайхан авах болно, авахыг хүсье танд тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр бас нэг ийм асуулт асуумаар байна л да сонирхоод энэ эрүүл нүрийн гажиг гэхэлэр чинь одоо энэ нөгөө тагнаагүй хүүхэд орж байна уу гэж ойлгож байгаа. За тэгээд тэр нэг шаймын төрхтэй тагнаа соогохтой тийм шаймын хүмүүс өдөрч гээл те. За эдгээр чинь хөрхи
эдгээр чинь ингээд яг нөгөө юмаа янзлуулахын тулд маш өндөр үнэтэй гоо сахны хагалгаа эдэрт ороод идэг юм шиг байна. Тэгэхээр тэр нөгөө шаймын эдгээр чинь нэртэй гажиг юм чинь яг энэ эрүүн нүүрний гажиг заслаараа имчлэгдэх болов гэж бодож байгаа. Танах одоо нэг гэсэндээ тийм бяцхан гоо сайхны тийм ажилбар хийгээд байгаа юм болоо да. Тий, яах вэ? Эрүүн энийг бол бас энэ Монголд ялангуяа та сая ортогнатик хагалгааны тухай асуух шиг боллоо. Тэгэхээр энэ ортогнатик хагалгаа маань өөрөө өндөр өртөгтэй. Зайлшгүй энэ эрүүн нүүрний гажиг чинь төрөлхийн буянд олдмол хоёр янз байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гажгийг засахын тулд мэс заслын заалттай мэслийн бус аргаар хийх хэмжлэхэд. Тэгэхээр бид бол өнөөдөр хувийн хвшил болоод улсын эмнэлгүүдээр хвшлэн дандаа мэслийн бус аргыг л түлхүү хэрэгжилж байгаа шүү дээ 90% нь. Тэгэхээр 100 тонны хүмүүс ялангуяа арай илүү боломжтой хүмүүс нь мэдээж гадаад дотоодод яваад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авчиж байгаа. Тэгэхээр энэ гадагш гарах мөнгөн урсгалыг сааруулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрөөр хэлбэл гадаадад сураад ирсэн энэ залуучууд маань эх орондоо энэ мэрэгжлээ нутагшуулах, хоорондоо бие биенийг ойлгох, эмч үйлчлэгчийн харилцааг энэ харилцааны соёл маш их юмэр байна л да. Та бол бас өргөө хүрээний энэ асуултыг хөндөж байна. Тэгэхээр Монголд энэ ортогнатик хагалгаа бол маш цөөхөн одоо чинь эрүүл хоншорын хагалгаа хамтдаа хийдэг бол одоо Монгол бас зарим эмнэлэг хоншорын хагалгаа, зарим эмнэлэг эрүүний шаймын засах таны түрүүний хэлсэн ингээд хэсэг бүлэг цөөхөн эмнэлгийн хүрээнд маш хязгаарлагдсан хүрээнд үүний цаана эрүүл мэнд амь настай холбоотой юм чухал зүйлүүд байгаа учраас маш их болгоомжтой хандах зүйтэй. Тэгэхээр энэ дээр нь шүдний эмч гэдэг маань энэ эрүүн нүүрний ялангуяа мэслийн эмч гэдэг маань ганцаараа ажилдаг. Багийн ажил, унтуулгын эмч, сайн сувилагч, үүний дараа хэвтэн эмчлүүлэг тасаг маш их хамт олон бүрдчээж өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. Төрөлхийн уруул тагны сэтэрхийг бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эхнэлхас гэж бид нар ярьж сурсан тийм. Эхнэлхас дээр бол маш сайн тусламж үйлчилгээг бүр шаталсан хагалгааг өнөөдөр 20-30 жилийн түүхтэй манай үе үеийн алдартай сайхан эмч багш нар маань. Тэгэхээр кофегаа уугаараа та хоёулаа кофегаа байсан. Тий, ярилцах сэдв маань бас маш өргөн хүрээтэй, маш тийм ангаах дээрэс нь энэ шүд эрүүн нүүрний гажиг гэдэг чинь маш дуусахгүй, дундрашгүй их яриа өрнөхөр байна л да. Тэгэхээр хоёулаа танаа ангаахын өөрөө чинь төгссөн төрлөх сургууль болох ангаахын дээд сургууль руу бас очиод яриагаа өргөжүүлж болох болоо гэж бодож байна. Болох юм чи? За баярлалаа. За тэгээ за. За сургууль дээр ирчлээ шүү хоёлоо. За тэглээ. 93 онд анх хэлсэн орж илаа. Тэгэл 93 оноос хойш өнөөдөр хүртэл энэ сургуультайгаа тасралтгүй амьдралынхаа замыг холбож явна да. За. Гоё юм аас. 93. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль үе үед нэр маань өөрчлөгдөөд өнөөдөр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нэртэйгээр тэгж л явдаг гэсэн. За явцгаа. Чи чадна хийгээд үз. Анагаах ухааны доктор Жамин Доржийн отхон бол. Ич одоо их л дээр хийх юм шиг байна. Энэ одоо би музей гэж ойлгоод байна. Аха зөв. Тэгэхээр зураг түүх өгүүлнэ гэдэг бол энэ маань бодит байна шүү дээ. Тэ бодит. Уус 30 гээд бас энэ Оросын сайхан машин саяхан болтол 90-ад он хүртэл хэрэгжилж байсан. Одоо өнөөдөр бас ингээд музейд тавьчихсан. Орон нутагт магадгүй энийг тавиад хийвээс байж ч. Одоо бараг хэрэгжилж магадгүй гэж би бодчих тий. Бол дэмчийнхаа одоо төгссөн сургууль, төрлөх сургууль, анагаах ухааны дээд сургууль дээр ирчээд байна. Анагаах ухааны үндэсний дээд сургууль юм байна шүү дээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль. За. Тэгээд 93 он төгслөө гэж тэгжээ. Одоо энд бол хоёулаа яг нөгөө танах сургууль их гоё төгсчүүлсэн байна. Та хэлэх бах энэ одоо эко байгууламж маягийн дээр чи 5 дахь орж ирчээд байна шүү дээ. Энд оюутнууд бол ингээд хичээлээ хийж байна. За энд ингээд музей маягийн гарсан юм байна. Оюутнууд нь музейгээ үзэж гин гэдэг. Тэгээд энэ сургуультай одоо 93 оноос хойш хичнээн жил та бас ингэж амьдралынхаа замналыг ингэж тийм ээ нийлүүлэн одоо өнөөдөр энэ урт хугацааг туулж байна шүү дээ. Тэгээд сургуулийнхаа эрдэмтэн, доктор, профессор гэдэг одоо маш олон хүмүүстэй үргэлжийн юм харьцаатай байдаг бах. Та дахиад өөрөө ярьсан дээр бах. Би бол зөвхөн сатхан бол дэмчирэл ярилмаар байна. За баярлалаа. Тэгэхээр төрлөх сургууль дээр ирсэн сайхан байна уу? Би анх 93 оны намар анх энэ сургуулийн хаалгыг татчихлаа. Тэгэл бид чинь гоё штэ. Би чинь вагоноор ирээл ингээл нэг юм модон чамдамтай. Ингээл нэг хөдөөний оюут. Тэгэл Арсландаг өөрний тэнд оюутны байр байлаа.
11 дэх хороолд ачаалын хийж яаж удаа оюутнаар нь би 2 жил амьдарсан. Тэгэл оюутан ахуугаа би өнөөдөр тэр болгон бас энэ эко орчинд орж ирээд байдгүй юм байна. Өнөөдрөөс бодлоо. Тэгээ оюутнууд маань их сайхан намайг оюутан цаг байх үеийг бодвол сайхан орчинд байгаа юм байна. Ийм сайхан орчныг бүрдүүлж гисэн бас анагаах шинжилгээ ухааны үндэсний сургуулийн удирдлага бас энэ хөгжлийн чиг бодлого хандлага гэдэг маань өөрөө их чухал юм л та тий. Бид нарт ийм сайхан нөөц бололцоо байсан байна л гэж би өнөөдөр хараад бахархаад энд ирээд зогсож байна л та. Тэгэхээр ийм сайхан эрдмийн хамт олон дээр би одоо 1993 оноос гээд тоолох юм бол одоо бараг 30-аад жил үү тий. Тий 20 гаруй жил амьдралаа холбож энэ нүүр ам судлалын сургуулаа анх энэ сургуулийн 2 давхраас ахгуулаад эхэлсэн энэ сургууль маань өнөөдөр бүгд бүтэн бүрэлдэхүүн сургууль болоод гарцсан эрдмийн хамт олон 400 гаруй оюутантай энд төв сургууль дээр одоо ингээд 8000 гаруй оюутан манайх анагаах шинжилгээ ухааны үндэсний сургууль чинь орон нутагт 3 салбар сургуультай ингээд нийт ярих юм бол бид ч одоо ердөөсөө 10 гаруй мянган оюутныг жил төгсөгчийн тоол элсэгчийн тоол нэг 8900 ч юм уу те би бол яг тодорхой бас бүрэлдэхүүн сургууль салбарыг оруулаад хэлж мэдэхгүй байна л да. Гэхдээ манай нүүр ам судлалын сургууль гэхэд л жил болгон 130 эмч төгсөгчдөг тэр тооны элсэгчийг авдаг гэж ойлгоход болно л доо. Тэгэхээр бас мэдээж энэ улсын сургуульд ороход босго өндөртэй мэдээж бас ирсэн оюутнууд маань багралтай сайхан сурлагын өндөр амжилт үзүүлдэг. Одоо өнөөдөр бас хувийн хвшлийн бал шүдний сургуулиуд маань өнөөдөр бас бий болчлоо. Зах зээлийн шаардлагаар гэдэг юм уу тийм л байна да. Тэгээ өнөөдөр төрөлх сургууль дээр ирээд өнөөдөр би бас музейгээ хараад тантай бас ингээд энд ирсэнтэй бас их завшаантай хэрэг боллоо л гэж бодсон. Тэгтэл бол айгүй сайхан багш гэж ингээд хөөрөөд байна шүү дээ таа. Тий. Буцаад оюутан болцсон юм шиг тийм ээ. Тий. Тэгэхээр эрдэмтэн доктор профессор багш нараа бас хоёлоо сургууль дээр ирснийг та бас ирсэн дээр болов уу тий. Мэдээж энэ ч одоо урдаа байдаг анагаахын дэд сургууль чинь Монголын одоо урдаа байдаг хамгийн том сургууль. Нийт Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын боловсон хүчний 90 гаруй хувийг өнөөдөр ч мөн ялгаа байхгүй. Манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн үе үеийн төгсөгчд эрдэмтэн багш нар маань эмч нар маань өнөөдөр эрүүл мэндийн манаанд гэж хэлдэг шүү дээ томоор хэлэх юм бол өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд манай төгсөгчд 90 гаруй хувь нь өнөөдөр ч тусламж үйлчилгээ үзүүлсэн хэвээр байна. Тэгэхээр өнөөдөр би сургалтын байгууллага энэ нүүр ам судлалын сургууль дээр байгаа үе үеийн эрдэмтнүүд өнөөдөр манай бүрэлдэхүүн сургууль бол 3 профессор багштай. Энэ профессор багшийнхаа удирдлагын доор бид нар олон сайхан Герман төгссөн, Японд төгссөн, Солонгос төгссөн дөрөв дэлсэн Тайванд хамгаалсан ийм сайхан докторууд маань байна л да. Энэ маань бид цаашдаа нэг хамт олон болж энэ сайхан оюутнуудаа энэ сайхан эрдмийн хамт олноо энэ сайхан ахмад үеийн цогцлон бүтээсэн өөрөөр нь 3 цагийн хэлхээс гэж бид ярих дуртай шүү дээ. Энэний маань залгамж халбааг л бид цааш нь үргэлж авч явж өнгөрсөн үеийн удирдлага одоо би энэ цогцлон бүтээсэн энэ их зүйлийн маань нэг унахчихгүйхэн шиг тийм үү эрдмийнхээ хамт олныг сайхан аваа явуучих юм даа л гэсэн ийм нөрийн халуун сэтгэлээр чармаан ажиллаж байна да. Таны чин сэтгэл одоо сэтгэгчлэн сайхан бүтэх болтугай гэж бодож байна. Ер нь сайхан бүтээд явж байгаа. Цаашдаа мэдээж анагаахын салбарт сайхан хөгжөөсөө л гэж бас бодож байна. Ер нь энэ ерөн улс их орныг одоо хөгжлийн том гарцыг тодорхойлдог бод эрүүл мэнд тийм ээ. Одоо боловсрол гэдэг тийм ээ. Одоо хамгийн одоо хүн юу гэдэг вүлээ нөгөө эд мөнгө алдсныг битгий тооцод хамгийн хэцүү нь эрүүл мэндэ алдвал за тэгээ уучлаарай. Үнэн биз дээ тий. Энэ бол яалтчгүй. Тэгээд өнгөрсөн онд би нэг зүйлийг хэлмээр санагчлаа л. Өнгөрсөн онд манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн хичээлийн шинжилгээний нээлт дээр улсын их хурлын дарга Бигамбын инх олдгоо маань ирсэн. Тэгээд зочлоод бид ингээл бас эрдмийн өргөөнд энэ сайхан эко зохицолтой бид хүндэтгэлтэй хүлээж аваад тэр арга хэмжээний үеэр их хурлын дарга маань үгэнд хэлсэн үгэндээ дурдчихсэн. За танай хамт олон гадаадын ихтэй сургуультай ямар нэгт хамтарч ажилладаг юм бэ? Дотоодын ихтэй сургуультайгаа ямар хэмжээнд ажилладаг вэ гэж. Тэгээд энэ нарийн боловч бас өнөөдөр жишээ нь ач анагаахны сургууль маань тэнд төгссөн эмч маань тэнд төгссөн үнэ үзнэ гэж байхгүй. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуульд төгссөн эмч маань энэ хотынхаа төвийн үнэ үзнэ гэж байхгүй шүү дээ. Ялгаа авахгүй л Монголынхаа ард түмэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чигт хүргэх юм. Тэгэхээр энэ хувийн болоод улсын хвшлийн улсын энэ сургуулиудын хоорондын уялдаа холбоо ялангуяа бид нар өнөөдөр миний зүгээр харж байгаа зүйл нь буруу ярьж магадгүй уучлаарай. Тэгээд зүйл нь юу юм гэхээр энэ эрдмийн хамт олон ялангуяа энэ магистр докторийн энэ хамгаалуулах зөвлөлийн энэ албан бус зөвлөлч гэдэг юм уу тийм үү? Хоорондоо энэ мэдээлэлээ сайн солилцох улсын болоод хувийн ихтэй сургуулиудын энэ уялдаа холбоон жоохон сулах юм болов уу гэж би өнөөдөр өнцгөөс харж байгаа. Би бол бас
Монголд ирээд одоо 5 дахь жилдээ болж байна. Тэгэхээр маш их зүйлийг бүтээх гэсэн ирэмэлзэлтэй мэдээж бүх зүйлийг хийхийн тулд багш нараас асуун, эрдэмтэн багш нараас асуун. Одоо миний хамгийн их хөндлөж явдаг багш маань гэхэд анаах ухааны доктор Монгол улсын хүний гавьяатанд Бүрж багш маань байж байна. Монгол улсын хүний гавьяатанд Норбел багш маань байж байна. Оюун бат захирал маань байж байна. Амар сайхан профессор багш маань. Үе үеийн энэ сайхан багш нартайгаа оюун багш гээд би ингээд дурдаад байвал ихнэлхсэн аян гэмч гээд ингээд дурдаад байвал үнэхээр би энэ сайхан үе үеийнхээ багш нараас багшаа яах вэ гэж байнга л асууж явдаг л да. Тий. Тэгэхээр манай би бас нэг ийм асуулт гэж бодлоо. Манай ерөн эмч нар дэлхийн жижигт хүрсэн байж чадах ур чадварынхаа хувьд ерөн хэр байдгийн болоо гэсэн бодол яг дөнгөж сайхан толгойд буугаад ирлээ. Ерөн бусад орныг бодвол манайхныг ерөн ямар ч юмд эвтэй дүүтэй чанартай чансаатай гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр таны бодлоор ерөн дэлхийн хэмжээнд ямар хөө хэмжээний эмчнэр гэж явагддаг юм бэ? Тэгэхээр яг уу миний би Солонгос улсад бас ингээл сурч амьдраад ирсэн. Тэгээд энэ гадаадад сурж ирсэн энэ сайхан тий зөндөө олон эрдэмтэн сайхан хэлтэй устай, мэрэгчлэрээ чадвартай энэ сайхан залуучууд байна шүү дээ. Энд ирэнгүүт энд өөрсдөө ирээд эх орондоо бүтээхэд танд хинч саад болохгүй. Юу цаад болохгүй зөвхөн нөгөө яста тэнд байгаа Сүхбаатар жанжны маань хөшөө шиг мэдхгүй чадахгүй гэж зүйл байхгүй бөгөөд гагцгүй таны сэтгэлийн чин зориг. Өөрөөр хэлбэл та өөрөө хичээх юм бол юу гэдгийг дарга удирдлагын зүгээс болно болохгүй та болоо гэж бол хэлэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл манайхны монголчуудын маань нэг зүйл нь юу гэхээр ийм юм байвал би хийчмээр байна. Тийм л юм байвал би хийчмээр байна. Яг үннийг хэлэхэд өнөөдөр бидний энэ зогсож байгаа эко зогслорыг бүтээгээл өгсөн байна. Сурах орчин бүтээгээл өгсөн байна. Нийгмийн хүрээлэл бид яаж ямар хүртээмжтэй яаж ажиллах ёстойг улс их орноос мэн тийм үү? Яам тамгын газраас маань жил бүр бид нар менежер үр дүнгийн гэрээ хийгээд тэнд нь тодорхой хэмжээнд тусгацсан л байгаа. Хөгжлийнхаа дагуу, чиг хандлагын дагуу явж л байгаа байхгүй. Тэгэхээр энэ их сайхан залуучууд маань би гэхээсээ илүү бид гэж яриач. Би ингээд сураад ирэхэд болохгүй байх, Монгол болохгүй байх гэхээс илүү Монгол залуучууд маань үнэхээр зөвхөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа манай эмчнэр гэхээс илүү бүгд чадвартай. Өнөөдөр нэг үе бодвол дэлхийд даяарчлагчлаа. Бид нар бол маш их чадaltaй боловсон хүчин, ялангуяа манай нүүр ам судлалын сургуульд маш их байдаг, маш их шинээр жил болгон бэлтгэгдэж ирдэг. Энэ боловсон хүчнүүд маань ер нь ажиллах боломжтой. Би бол мэрэгжлийн өндөр ур чадвартай гэж хэлнэ. Зүгээр чухам. Дэлхийд ерөн хүлэн зөвшөөрөгдчихлөө шүү дээ. Сая бол одоо чин бүрэн эмч байна те, элэг шилжүүлэн суулгалаа гээл те. За тэгэл манай Сэргэлэн багш маань байна те. Дэлхийн шагнал авлаа гээл ингээл би бол сайхан сургуультай ирсэн, би сайхан хамт олноо ярмаар байна л та. За яар. Хоёлаа бас нөгөө нэвтрүүлгийн цаг өндөрлж байгаа ч гэсэн би өөрт чинь бас маш товчхондоо ч гэсэн бас хүмүүсээ оруулахгүй зарим нэг нь гомдох баг. Гэхдээ энэ цаг маань баг байсан болохоор дурддаггүй нэг нь бас бит хоёрыг уучлаарай хөлцөлөч тий. Чи чадна хийгээд үз. Ангаах ухааны доктор Жамин Доржин отхон болт. Хамт олон гэдэг бол миний харсан тэр зүг рүү хамт олон маань харахыг л хэлдэм байна л та. Тэгэхээр өнөөдөр бид үргэлж суралцж байна, цаашдаа суралцах болно. Би энэ эрдмийн хамт олонд ийм сайхан эрдэмтлэг, ийм сайхан төрөл бүрийн мэргэжил одоо манай анагаахын шинжилгээний үндэсний сургууль дээр та дөнгөж сая үгэндээ дурдлаа шүү дээ. Анагаахын дээд сургууль гэж. Анагаахын дээд сургууль гэдэг маань өнөөдөр маш том айл болчихжээ. Өнөөдөр 7 бүрэлдэхүүн сургуультай, 3 салбар сургуультай, 10 гаруй мянган оюутантай, 700 гаруй багштай. Би бас тооны хувьд жоохон алдаатай хэлж байл үлдсэн чи. Тэгэхээр ийм сайхан хамт олон болоод өргөж. Ийм сайхан хамт олон донд би ингэж өсөж, төрнж, аз жаргалтай ажиллаж байгаадаа баяртай байна даа гэж хэлмээр. Эрдмийн хамт олон гэж их гоё тодтгол надад хэлээд байна л да. Надад бас маш их таалагдж байна тий. За тэгээд битгүүрийн ярилцах цаг өндөрлөө. Хойдоо манай бас нэвтрүүлгийн минь те зочин болоод нэвтрүүлгийн минь хүндлээд манай студид ирж ярилцлага өгсөн өөрт чинь маш их баярлаа. Мөн одоо би бас хүндлээд танаа сургууль дээр ирлээ. Хойдоо төрлөх сургуулиас чинь үзэгч түмэндээ бас ярилцлага хүргэлээ те. Тэгээд таны цаашдын ажил, амьдрал тийм ээ бүх одоо сансан болгон ч сэтгэлчлэн сайхан бүтэг болтгоо гэсэн ерөөлийн сайхан үгийг уран бүтээлч одоо нэгтийнхаа өмнөөс өөрийнхөө өмнөөс чи сэтгэлээс хүсэж байна. За баярлалаа. Тэгээ сайхан урмын үг хайрлалаа. Амны бэлгээс аштын бэлэг та бүхэн хэллээ, та сая хэллээ шүү дээ. Үнэхээр шүд эрүүл бол бие эрүүл. Энд чинь өнөөдөр маш гоё манай цөөхөн монголчууд маань эвтэй байхтай хүчтэй хүн болгон хэлдэг. Тэгвэл эрүүл Монгол тий
энэ маань үнэхээр бид нар эрүүл байх юм бол тий Монголын үрс маш олон болтугай гэж л хэлмээр байна да. Та бүхний хамт олон энэ студийн хамт олон болоод танд хамт олонныхоо өмнөөс болоод хувьяасаа ажлын амжилт, сайн сайхныг хүсье, эрүүл энхийг хүсье. Үзэгчид та бүхэндээ ч гэсэн энэ амралтын өдрийн ая тухтай өнгөрүүлээрэ гэж хүсье. Тэгээд танай хамт олонд маш их баярлалаа. За баярлалаа танд. Би ч гэсэн бас давхар одоо ерөн бол ангаах ухааны гавьяат эмч гэдэг цол бол маш их одоо сүүлийн үед манай эмчнэр маш их хүртэж байгаа. Тэр нь ч одоо дагаад үнэхээр энэ чадвартай сайн эмчнэр гарч байгааг нэг илрэл байж магадгүй л дээ. Тэгээд таныг ч гэсэн бас энэ сайхан цол тэмдгээр өшөө ингээд дээшээ дэвшиж өшөө олон маш олон хийх зорилтод одоо ажлуудаа хийж гүйцэтгэж энэ цол тэмдгээр шагнагдаасаа гэж бас бодож л байна. За баярлалаа. Тэр үед баташ шалтгаан баярлалаа. За үзэгчдээ манай Golf and Coffee нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Манай энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор ангаах ухааны доктор Жамин Доржийн одоо Отгонбат өргөдөө оролцлоо. Ирэх дугаараараа үзэгч та бүхэнтэйгээ эргүүлцгээе. Баярлалаа үзэгчдээ. Баяртай. За баярлалаа.